Оройн дэргийн үзэгчтэй тавтаамар цааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцсан уу? Зөвшөөрлгүй өргөцсөн барилгыг нураалаа. Ургамлын тосыг 100% дотооддоо үйлдвэрлэн иргэдийн хүсэлтээр хогны утаг дахин тараад онц хүн тэгэн хэрэгтнийг хилчил баривчлаа. Газын зурвастад 72 цаг газахсолоо Япон Оросын эсрэг хоригт нэгдлээ. Бангладешт 250 хүнтэй ус онгоц живлээ. Нийтийн эзэмшлийн талбай болон сургууль цэцэрлэгийн хашаанд барилга баригдаж хөгшөд гадаалж хүүхдүүд тоглох талбайгүй болсон тухай олон мэдээ сурвалжилгыг та бүхэн үзэж байсан. Тэгвэл өнөөдөр зөвшөөрлгүй талбайд баригдсан барилгыг албатан буулгаж хүүхдүүд тоглох талбайг нь эргүүлэн өгсөн сайн жишээ бидэд сурвалжиллаа. Баянгол дүүргийн 40-р сургуулийн хашаанд баригдсан үйлчилгээний төвийг дүүргийн засаг даргын захирамжийн дагуу нурааж оронд нь хүүхэд залууст зориулсан цогцлбор барихаар болсон байна. Нийслэлийн 40-р сургуулийн гадаа хүүхдийн хөгжилд зориулсан сагсан бөмбөг, хөл бөмбөгийн маш том талбай байсан бол одоо бараг талд нь үйлчилгээний төв баригдсныг сургуулийн багш нар ярьж байлаа. Тухайлбал 2009 онд New Capital гэдэг компани сургуулийн хашаанд 2350 м квадрат талбайд үйлчилгээний төв барьж үйл ажиллагаа явуулах болсон байна. Тухайн үйлчилгээний төв газрын зөвшөөрөл авахдаа хууль зөрчсөн байсан учраас Баянгол дүүргээс үйлчилгээгээ зогсоож барилгаа нураахыг удаа дараа шаарджээ. Энэ шаардлагыг New Capital компани хүлээж аваагүй учраас барилгыг албатан буулгах шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ компанийн хувьд одоо ямар нэгэн албан ёсны газар эзэмших гэрээ гэрчлэгээ байхгүй. Тэгэхээр эзэмшиж байгаа барилга байгууламжийн газар эзэмших эрх нь бол хууль зүйн хувьд бол одоо зөрчилтэй байна гэсэн үг. Тэгээ энэ компанид бол бид олон жилийн өмнөөс мэдэгдэжсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ бол нэгд сургуулийн эзэмшил газар. Тэгээ сургуулийн эзэмшил газар дээр энд ингээд төлбөртэй үйлчилгээ үзүүлээд ашиг орлого олоод байж болохгүй. Тийм учраас бид бол албан ёсоор бол барилга байгууламжийг албатан газар чөлөөлөөд гаргасан зардлыг бол энэ компаниас нь хэмжлэхээр болж байгаа. Нийтийн эзэмшлийн болон сургууль цэцэрлэгийн хашаанд зөвшөөрлгүй барилга барьсан аж ахуй нэгж хувь иргэнтэй яг ийм байдлаар хариуцлага тооцно гэдгээ дүүргийн засаг дарга хэлж байлаа. Одоогийн байдлаар 10 гаруй иргэн аж ахуй нэгжид зөвшөөрлгүй барьсан барилгаа буулгаж талбай чөлөөлгсөн албан тоотыг дүүргээс хөргүүлжээ. Жишээ нь тухайн дүүргийн 15 дугаар хороонд байрлах 27 дугаар байрыг өргөтгөж нийтийн эзэмшлийн талбай руу сунхаар барилгын ажлыг хийж байсныг зогсоосон байна. Наадмаас хойш бол ялангуяа орон сууцны байшингийн зөвшөөрлгүй баригдсан өргөтгөлүүдийг бол нэлээд буулгаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт би Баянгол дүүргийн 8 дахь хороо 16 дугаар байрны гадна нэгдүгээр давхрын зэрэгэлдээ барьсан 12 давхар байшингийн суурийг бүр ил гаргаа ухтсан. Тэгээ өргөтгөл барьж исэн үйл ажиллагааг бид нэр албатан зогсоогоод тэгээ одоо тэр суурийг бол буцаагаад боловлох ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн дүүргийн хэмжээнд бол одоо контейнер бол маш их хэмжээгээр байгаа. Одоо зөвшөөрлгүй одоо 90 оны их үед л одоо байршуулсан контейнерчүүд. Дүүргийн засаг даргын захирамжийн дагуу зөвшөөрлгүй газар барьж үйл ажиллагаа явуулсан 207 объектыг буулгаж шилжүүлээд байгаа юм байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн олон мянган метр квадрат талбайг чөлөөлжээ. Энэ талбай дээр хүүхд залуус зориулсан спорт цогцлбор байгуулахаар төлөвлөд байгааг ч дүүргийн удирдлагууд хэлж байсан. Манай улсын эрэгтэйчүүдийн дунд өвчлөл нас баралтай маш өндөр байгааг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос гаргасан судалгааны дүн харуулж байна. Эрэгтэйчүүдийн 8-аас 11% нь хорт хавдраар өвчиж байгаагаас гадна осол гэмтлийн улмаас бэртэх нас барах тохиолдолч өндөр байна. Мөн тэдэнд зориулсан мэрэгжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэх хэрэгтэй байгааг төрийн бус байгууллагуудын зүгээс илэрхийлж байна. Монголын эрэгтэйчүүдийн 8-аас 11% нь элэг, ходоод, уушигны хорт хавдраар өвчилж байгаа нь эмэгтэйчүүдээс 8.2 дахин илүү байна. Энэ нь сүүлийн 3 жилд хорт хавдрын өвчлөл эрэгтэйчүүдийн дунд өссөнийг харуулах үзүүлэлт юм а. Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64 буюу эмэгтэйчүүдийнхээс 9 насаар богиноссон байна. Сүүлийн үед бол эрэгтэйчүүдийн нас баралт бол нэлээд ихсэж байгаа. Энэ нь бол авт аваар осол гэмтэл тэгээд одоо элэг хорт хавдрууд тэгээд ийм одоо асуудлууд байна. Тэгэхээр энд бол нэлийн одоо анхаарлаа хандуулж байгаа. Дүүргүүдийн нийгмийн халамжийн төвөдөр холбогдож дүүргүүдийн аавуудтай уулзаж энэ үеэр бол аавуудтай одоо сэтгэл зүйн зөвлөгөө, хоорондын ярилцаа, юу тулгамдаад байгаа асуудал гэр бүлд нөлөөлөд байгаа шалтгааны талаар бол хоорондоо ярилцдаг. Эдгээр зүйлүүд бол аавууд бол нэн шаардлагатай байгаа маа гэдгийг бол түүнээс бол харж бид нар бол мэдэрч явж байгаа. Монголын эрэгтэйчүүдийн холбоо болон зарим төрийн бус байгууллага хамтран явуулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 7 дахин их байгааг мөн гаргажээ.
Үүний гол шалтгааныг эрэгтэйчүүдийн боловсралтай холбон тайлбарлаж байна. Яг насанд хүрсэн хүмүүс гэр бүл болоход өнөөдөр одоо гэр бүл болоход энэ боловсролын ялгаа бол нэлийн одоо асуудал дагуулж байгаа. Салтыг их болгож байна. Би энийг ойлгохгүй асуудлууд байна. За өнөөдөр эрэгтэйчүүдэд бид нар хөвгүүдэд нэлийн бол одоо анхаарах бүр зайлшгүй шаардлагатай өрх болгоо. Яа тэгэхээр өнөөдөр бас нэлээд одоо өөр одоо юмнууд их гарч ирсэн юу хэлэх гээд байгаа гэхээр одоо тэр айл түргэн орж байгаа хүмүүс маань ажилгүй байвал нэг хэцүү байна. Өөр нэг асуудал бол одоо өөрийн гисэн гэр оронгоо бол одоо их хүндрэлтэй болж байна. Ингээд эрэгтэйчүүд маань айгүй их тийм адлагдаж байгаа. Ялангуяа одоо залуу гэр бүлүүдийг одоо хадлах хадмуудын талд бол ийм одоо шахалт дарамт үзүүлэх асуудал сүүлийн үед бол эрс ихссэн. Манай одоо холбооны чиглэлээр бол хүмүүс энэ манай сэтгэл зүйс хандлага нь бол тоо баримтыг харуул. Тэгээ энэс сургаад өвдөд үнэхээр энэ судалгааг өргөн хүрээтэй явуул, мэрэгжлийн улсад явуулж нэг тодорхой шийдлийг төрийн бодлого болгож явуулах хэрэгтэй гэж ингэж одоо бодож байгаа шин. Олон улсын гэрээ конвенц болон Монгол улсын үндсэн хуулиар нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгшэрхтээ оролцож байхаар хуульчилсан. Тус заалтыг амьдралд хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн хөгжил, нийгэм эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг анхааралтай авах зорилгоор жил бүр аавуудын баярыг тэмдэглэдэг уламжлал манай улсад тогтоод 11 дахь жилтэйгээ золгож байна. Цаашдаа жил бүрийн 8 дугаар сарын 8-ны өдөр болдог аавуудын баярыг эрэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудалд бүх нийтээр анхаарал хандуулдаг тэмдэглэлт өдөр болгох саналыг ч эрх бүхий тушаалтнуудад хүргүүлээд байгаа юм байна. Нүүдлийн соёлтой салшгүй холбоотой Монгол хүний тухай нэгэн яриа байдаг нь Монгол хүмүүс багаар ажиллах чадваргүй, хувиа хичээсэн, амиа бодсон зан чанартай учраас багийн спорт хөгжидгүй гэж ярьцгаадаг. Хэдийгээр энэ хэлсэн үнний ортой хэдий ч суурин иргэншилтэд төрж өссөн цоо шин үе нэгэнд бий болоод байна. Энэ шинэ үеийнхэн багаар тоглох хамтын хөдөлмөрөөр амжилтанд хүрэх өөр сэтгэл зүйтэй болж өсч хүмүүжиж байна. Хөлбөмбөгийн спортоор тэдний гаргасан амжилт үүний баталгаа болно гэж багш нар нь хэлж байна. Хөлбөмбөгийн дэрэнг клубийнхэн монголчууд олуулаа. Нэг багаараа амжилтанд хүрч чадахыг өсвөрийн хөлбөмбөгийн энэ багийнхан дэлхийд харуулсан. Өөрөөсөө бараг метр шахуу өндөр. Манай хүүхдүүдийн хоёр харих зайг нэг алхмаар нөхөх Герман, Шведийн хүүхдүүд Монголын багт яагаад хожигдсноо гайхаж үлдлээ. Энэ бол монгол хүн биеэр жижигч нэг нэгэндээ итгэх итгэл, төсвөр чадвар нь илүү гэдгийг харуулсан байна. Швед, Норвег, Германы багууд биднээс том биетэй, хор төчтэй байсан. Тэгээ бид нар болохоор ухаанаараа тэгээд нөгөө тоглолтын тактикаараа давцгарсан. Багийн спортууд нь одоо хамгийн гол нэг хүн шиг байх. Хоорондоо эвсэг. Тэгэж яаж чадсанараа одоо мэдээж хөлбөмбөгч мэдээж багийн спорт үүдэн шүү дээ. Маш олоолаа тоглодог. Хамгийн олон хүн тоглодог спорт үүдэн. Тэгээ энэ утгаараа бас бүгдээрээ нэг хүн шиг байж чадчих. Тэгснээр бол одоо хожил авч чаддаг. Тэгээд бусад өөр багууд одоо ингээл хоорондоо муудалцал жишээлбэл тэгэл гол алдаал ингээл бачимдаал тэгэл уурлахаар ер нь бол тэгэл хождгоо. Цэцэрлэг түрээлэн болгон. Эдгээр хүүхдүүд хөлбөмбөгөөр хичээлж эхлэхэд Монголд багийн спорт хөгжихгүй. Ирээдүйд итгэж олдохгүй. Тиймээс өөр спортоор хичээлсэн дээр гэж олон хүн ятгах байсныг өсвөрийн тамирчид хэлж байлаа. Гэтэ тэд бага хөлбөмбөгөө орхиж зүрхлээгүй. Учир нь багийн спорт олуулаа нийлээд нэг хүн болохыг хэлдэг. Хэрвээ нэг л гараад явчих юм бол бусдынхан ч гэсэн урам хугардаг хэмээн хүүхдүүд ярьж байлаа. Бид нэр тийм бүтэн сар байхдаа бие бинийгээ дэмжиж, бие биендээ тусалж, бие биендээ маш их тус тийм болж ирсэн. Тэгээ тоглолтын дээр сэтгэл санаагаар унсан нэгэндээ урам зориг өгж, хожиг гэсэн итгэлийг өгөх их чухал. Тухайн улс оронд багийн спорт хэр сайн хөгжсөн байна. Хэр хэрээр нийгмийн харилцаа хөгжил нь урагштай байгаагийн тодорхой илэрхийлэл болдог. Жишээ нь Америкийн нэгдсэн улс, Герман гээд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс оронд багийн спорт илүү хөгжсөн байдаг. Багийн спорт бол шал өөр. Одоо анх ингээд хичээлж байгаа хүүхдүүд бол ерөнхийдөө одоо юу гэдэг нь хувийн үзэл бодлоо жоохон төлхөө тавьдаг ч юм уу байдаг. Олон жил хичээлээд ирэхлээр хүүхдүүд маань бол багийн эрх ашиг нэг номерт өөрийнхөө хувийн эрх ашигыг дараа нь тавьдаг ийм зуршилтай болчдөг. Манай улсын тамирчид бөхөөр боксоор дэлхийн төвчнээс олон медаль авч байсан. Харин багийн спортоор ийм амжилт үзүүлж байгаагүй. Энэ бол монгол хүн багаар тоглож ажилд чаддгүйдээ биш. Харин монголчууд чадахгүй гэж ярьдаг. Няцдаг байсантай холбоотой гэдгийг хөлбөмбөгийн багийнхан хэлж байлаа. Дэрэн клубийн зорилго нь дэлхийн авраг болох. Хэрэг бид өөрсдөө итгэвэл ийм амжилт ойрхон байна. Дэрэн багийн
Цагийн үйл хөдлөлтөөр зочны цагаар үргэлжилж байна. 8 дугаар сарын 3-ны өдөр Олон улсын улсын талаас хил зөрчигч онц ностой гэмт хэрэгтэн орж ирснийг Монголын хэлчид илрүүлэн баривчилсан байна. За энэ талаар бол цаг үеийн мэдээллийн талаар бид ярилцахаар хөтөлбөртөө хил хамгаалах ерөнхий газрын хилийн албаны хэлтсийн дарга хурандаа Мөнгөн Жингүрээд байна. Танд өрөөний мэдрэг баярлалаа. Танд ч сарам мэдрэг. Тэгэхээр та яг энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг өгөөч. Онц ностой гэмт хэрэгтэн гэж бас тодорхойлж байна л да энэ хил зөрчигчийг. 2014 оны 8 сарын 3-ны өдөр Хинтийн дадлын отруудын хариуцсан хэсгээр нэг явган хүн хил зөрчсөнийг манай хэлжид цаг тухайд нь илрүүлэн саатуулсан байна. За хил зөрчийг илрүүлэн саатуул шалгах явцад Орос улсын нутагт одоо гэмт хэрэг үлдээд Монгол улсын хилийг даах гэж оролцсон болох нь одоо тогтоогдсон байгаа. Онц ностой гэж тодтогдох явчаад тухайн этгээд нь өөрийн Орос улсын нутагт эсрэг 4 удаагийн гэмт хэрэг үлдэж ирсэн. Нэлээд ноцтой гэмт хэрэгтэн байсан гэдэг нь тогтоогдсон байгаа. Орос улсын иргэн гэсэн үг. Тий, Орос улсын иргэн. Ер нь гэмт хэрэг үлдчихэд оргон зайлж гэмт хэрэг үлдчихэд Монгол улсын нутагт руу орж ирж байгаад хэлжд одоо илрүүлэн саатуулж журмын тавшид төрсөн байна. Тэгэхээр хоёр орны энэ хилийн албаны гэдэг юм уу, ер нь засгийн газрын хоорондын гэдэг юм уу, энэ гэмт хэрэгтэн солилцох энэ хуулийнхаа хамтын ажиллагааны хүрээнд энэ хэрэгтэн одоо ямар хуу зохицуулалт үйлчилдэг юм бэ те яадаг танай хүмүүсийн шалгах явуулдаг юм уу, буцаагаад тэр хэрэгтэн тушаадаг юм уу, яадаг. Монгол улс Орос улсын хооронд байгуулсан хилийн дэглэмийн хэлэлцээр бий. Энэ хилийн дэглэмийн хэлэлцээрийн дагуу хил зөрсөн этгээдийг тухайн саатуулсан талаас шалгаад тогтоогоод хэрвээ одоо Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үлдээг бол буцаагаад одоо хилийн төлөөлөгчийн уулзалтаар хүлээлгэж өгч журамтай. Энэ журмын дагуу тухайн хил зөрчиг л Орос улсын талд хүлээлгэж өгсөн байна. За үүнээс өөр ойрын үед бас хас тамхи хэрэгэлсэн байж болцсошгүй нэг нөхөд бас хил зөрчсөн гэдэг нэг тийм мэдээлэл сонсогдсон л доо. Энэ өөр бус хэрэгүүдийн талаар ямар мэдээлэл? Хамгийн сүүлийн жишээлхэд улсын 44 дугаар отруудын хариуцсан хэсгээр нэг Орос улсын иргэн хилцэж орж ирсэн мансуурсан байдалтай хар тамхи хэрэгэлсэн байдалтай байж болзошгүй байсан тул хилжээс саатуулаа шалгахад за хар тамхи хэрэглэж мансуурсан болох нь бол тогтооцсон байгаа. Одоогоор одоо журмын дагуу шалгалт үргэлжлэж байна. Одоо ус аймаг гэдэг юм уу, завхны хойд нутгаар нөгөө малын хулгай энтер гэдэг асуудал бас сүүлийн үед сонсогдохоо байж гэхдээ нэлийн түгээмэл байдаг л байсан шүү дээ, тийм ээ. Саяны тохиолдолд бас адуу хулгайлах гэсэн тийм үйлдэл гаргасан юм шиг байна тийм үү. Ер нь Монгол улсын засгийн газар яам төрөсгөөс авч хэрэгжүүлж гарах хэмжээний үр дүнд хил хамгаалах үйл ажиллагаа бэхжиж байгаа. Хил хамгаалтын өнөөгийн түвшин сайжирч хилчдийн одоо ажиллах амьдрах нөхцөлөд тодорхой хэмжээгээр дээшлэж албаны сахилгын хариуцлал бэхжиж байгаа. Энэ үднээсээ одоо хил дээр үүсэж байгаа альва асуудлыг хилжид цаг тухайд нь илрүүлж шийдвэрлэж байгааг цохон тэмдэглэмээр санагддаг. Сая цагаан нуурын хариуцсан хэсгээр хойд хилийн цагаан нуурын хариуцсан хэсгээр 42 тонны адуу хулгай халж хил давуулах гэсэн үйлдэлийг хилжид одоо газар дээр нь илрүүлсэн байгаа. Одоо мөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явж байгаа. 42 тонны адууг нь Монгол улсын иргэний адууг эзэнт нь одоо тойсоор нь хүлээлгэж өгсөн байгаа. Гэмт этгээдийг илрүүлэн саатгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Ер нь бол тохиолдолд цөөрч байна уу? Ер нь бол авч байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр хил хамгаалт бол бэхжиж байгаа. За өмнөд хэлд бол нөхцөл байдал иймэрхүү байгаа юм байна. Сүүлийн үеийн мэдээ. Урд хил талаас энэ цаг үеийн байдал ямар тахуу байна? За өмнөд хилийн харьсан хилийн хэсэгт хилжид үргэж журмын дагуу зохион байгуулж байгаа. Монгол улс бүгд найрамдах дард улсын хооронд байгуулсан хилийн дэглэмийн гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. Хамтран хил хамгаалтыг зохион байгуулах энэ үйл ажиллагаа явагддаг. За мэдээж одоо боомт олон байдаг. Байнгын ажиллагаатай олон улсын боомтууд, хоёр талын ажиллагаатай боомтууд байдаг. Энэ утгаараа одоо байгалийн баялаг маш их байдаг. Энэ утгаараа одоо манай зарим нэгэн ард иргэд одоо байгалийн баялагийг хууль бусаар олборлож хил хууль бусаар нэвтрүүлэг гаргах ийм үйлдэлүүд бол бас гарч байгаа. Хэлхэн зүйтэй тухайлбал одоо мөн одоо 2014 оны 5 сард нэр бүхий хүмүүс 1.4 кг алт одоо нууж улсын хилээр нэвтрүүлэх гэсэн үйлдэлийг хэлжид бас илрүүлэн шийдвэрлсэн байгаа. Өөр бас энэ хаш чулуу гэдэг юм уу, байгалийн энэ ховор чулуу элементтэй холбоотой бас
хайгуул энэ төр юм бас улс төлийн нэлийн тохиолдол юм шиг сонсогдоод байдаг л да. Тэгээ хөлийн улсын хил дээр болон хөлийн хил орчмын нутаг дэвсгэрт одоо ард иргэд үнэт байгалийн баялаг олборлох, чулуу олборлох ийм үйл ажиллагааг тасралтгүй явуулж. Цаатлаас орж ирээд хайгаад байдаг. Үгүй Монгол улсын Монгол иргэд. Тэгээ хайж одоо олж илрүүлээд үнэтэй зүйлийг одоо хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх ийм оролдлого гарч байгаа. Тухайлбал нэг 60 орчим килограмм одоо хаш чулууг, улаан хаш чулууг улсын хилээр нэвтрүүлэх гэж зүйлийг мөн одоо хэлж илрүүлээд тасан зогсоосон. Гилийнхэн тулгардаг асуудал бол нөгөө байгалийн авшиг гэдэг юм уу? Тал хэрийн төмөр, ойн төмөр хил давж орж ирэх тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ он гасаар гэдэг юм уу сүүлийн саруудын байдлаар нөхцөл байдал ямар байна? Одоо өмнөд хөлийн хэсэгт сүүлийн 3 жилийн статистик тоо мэдээг харж үзэхэд 40 орчим одоо төмөр гарсан байдгийг. Хойд хил. Өмнөд хилд. За энийг одоо Монгол хил орчмын нутаг дэвс гарсан төмөрийг хилчид болон орон нутгийн иргэд онцгой байдлын албан хаагчид хамтран унтрааж зөх арга хэмжээг авсан байдаг. За Монгол Оросын хилд бол төмөр гарах магадлал маш өндөр. Да ялангуяа ой ихтэй, мод ихтэй учраас төмөр гарах магадлал өндөр учраас бид бас эндээс урсан сэргийлэх үүднээс байгаль орчин ногоо хөгжлийн яамны хамтарч 3 улс Монгол, Орос, Хятадын 3 улсын хилээс 150 км галын явлаас уржлах зурвсыг одоо байгуулж чадлаа. За мөн одоо энэ 8 сард Дорнот аймгийн байгаль орчны газартай хамтран 100 орчим километр галын зурвсыг нэмж байгуулахаар одоо ярилцлага тохиролцоод ажил үнцэндээ эхэлж байгаа. Хээрийн төмөс тэгэхээр тэр хэсэгт орж ирээд цаашаа тарахгүй унтарна гэсэн урсан сэргийлэх арга хэмжээ авч. Энэ хоёр бас ач холбогдолтой юм байна. Нэгдүгээр одоо галын аюулаас урсан сэргийлэх асуудал. Нөгөө талаараа бас хэлжтий. Хөлийн инженерийн төхөөрөмжийг одоо хэрэгсэл болон ашиглагдах. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилтсан. Баярлалаа. Хил хамгаалах ерөнхий газрын хөлийн албаны хэлтсийн дарга мөнгөнжин өргөдлөө. За хөлийн цагийн байдлын талаар та бүхэнд мэдээлэл хүргэлээ. Цагийн хөтөлбөр үргэлжлэж байна. Цагийн хүртээ хамтаагаад баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарал хандуулцгаана уу. Төрийн эрхийг хууль бусаар хувилдаан зохион байгуулсан гэж 2 жил гаруй хугацаанд байцаагдаж 3 сар хоригдсон кино найруулагч Бадам Арагчаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнтэй хамтаа с жигтнэр татагдсан Батболдод Сэнгэл нарыг энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс гин буруугүйн тогтоож цагаатгсан байдаг. Тэрээр уран бүтээлчдийг ямар ч үндэслэлгүйгээр цагдан хорж сэтгэл санааны болон эд материалын их хэмжээний хохирол учруулсан тагнуулын ерөнхий газрын албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг авилгатай тэмцэх газарт гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл нэр бүхий албан хаагчдад үүсгэсэн эрүүгийн хэргийг авилгатай тэмцэх газар шийдэлгүй удааж байгаа гэлээ. Найруулагч Бадам Арагчаа өнгөрсөн 3 дугаар сард авилгатай тэмцэх газар болон улсын ерөнхий прокурорт хандан гомдол гаргажээ. Харьяалын дагуу тэдний гомдлыг авилгатай тэмцэх газар мөрдөн шалгахаар болж Бадам Арагчаа нараас мэдүүлэг авсан байна. Ингээд тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын хилцээний дараагаар ажиллаж байсан цогтоотор болон мөрдөн байцаагч нарын 3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүнээс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөөгүй гэж Бадам Арагчаа хэлж байна. Түүний хувьд хийгээгүй хэрэгээсээ болж сэтгэл санаа, бие махбод, эд материалын хувьд ихээхэн хэмжээний хохирол амссан гэлээ. Модон хаан гэдэг кино, түүхэн киног Турк улстай хамтарч хийх гээд маш олон жил 4-5 жил хөөцөлж иж арай гэж бүтчихсэн тий. Тэгээд тухайн үед засгийн газраас зарласан тендерт ороод ингээд засгийн газраас 220 сая төгрөг өгөхөөр олгохоор болоод тий. Тушаал тогтоолны хүртэл гарцсан байсан. Тэгэхээр энэ бүх юм чинь ингээд зогсчихж байгаа. Тэрэн гот дээрээс нь би Чингис хааны одоо эмэгтэйдүү Тэмүүлэн гэж байдаг те тэрний тухай кино хийх гээд урд хөшөөс те өр Монголоос хөрөнгө оруулалтын гаргуулах гээд ингээд ярьж тохирсон зохиолынх нь орчуулгын шатанд явж исэн энэ ажил зогсож явах жишээтэй те ерөнхийдөө яг тухайн үед яг 2012 13 14 онд бол би өөрийнхөө хувь уран бүтээлчийн хувьд те одоо яг уран бүтээлээр одоо дэлхийн тавцанд өрсөлдөе гэдэг ийм бодол төлөвлөгөөтэй байсан энэ бүх юм маань яг таг зогсож байгаа байхгүй.
Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаал сүр хүчээрээ далайлан иргэнд хийгээгүй хэргийг нь тулгадаг үйлдэл дахин гарах ёсгүй. Хууль шүүх хохирсон иргэдийнхээ нэр төрийг сэргээх учиртай. Өнөөдрийн хүртэл захим сүлжээгээр бадам аргачаа нар нь төрийн эрхийг хууль бусаар авах гэж байсан гин буруутай гэсэн утга бүхий захиалгад мэдээллүүд гарч байгааг хэллээ. Жирийн иргэн хүн ингээд өргөдөл хонтол гаргах дээр тэрний үйл ажиллагаа маш удаан байна тий хийгдэхгүй байна. Айгуу бол ингэж байгаа замхарчих юм шиг байна гэж би ер нь хардаад байгаа байхгүй. Авилгатай тэмцэх газар үүнд дараах хариултыг өгч байна. Тухайн үед хэрэг дээр ажиллаж байсан Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтан мөрдөн байцаагч нар бадам аргачаа Цэнгэл нарыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан илт үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан, мэдүүлэг авахдаа хүч хэрэглэхээр занл хийлсэн зэрэг хууль бус арга хэрэглэж албатан эрүүшүүлэлт тулгасан зэрэг хэрэгээр шалгаж байна. Зогтоотрын хувьд Төв аймгийн Цагдан хорход 4 сар гарын хугацаанд хоригдож байна. Бадам аргачаагийн гомдлоос гадна Зогтоотрыг Тагнуулын ерөнхий газрын сөрөг Тагнуулын газрын хилцээний даргаар ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан зэрэг хит хитэн хэрэгээр ирүү үсгэжээ. Цаг хугацааны хувьд бол үнэхээр 3 сараас хойш бид нар бол энэ хэргийг шийдэх талаар холбогдох шаардлагатай мөрдөн байсны бүх ажиллагаа явуулж байгаа. Прокурор мөн мөрдөн байцлын шатанд явуулж байгаа бүх ажиллагаатай танилцаад хяналт явуулж байгаа учраас ямар нэгэн байдлаар бид нар бадам аргачаа нарын хэргийг шийдэхгүйгээр удаагаад гэдэг юм эсвэл хууль зөрчөөд эсвэл одоо шийдвэрлэхгүйгээр одоо дараад байгаа ийм асуудал байхгүй. Хуулийн дагуу мөрдөн байцаалтыг 2 жилийн хугацаанд явуулах юм байна. Одоогоор мөрдөн байцаалт дуусаагүй. Дууссныхан дараа мэдээллийг гомдол гаргасан бадам аргачаа нарт өгнө гэдгийг авилгатай тэмцэх газрын хилцээний дарга хэлсэн юм а. Өнгөрсөн 7 хоногт авилгатай тэмцэх газраас ерөнхий сайдын зөвлөх ганц үхийг баривчлан саатуулсан. Төв аймгийн урьдчилан хоригтовд саатуулагдаад байгаа түүнд өмгөөлийн үйлчилгээ үзүүлэхэд авилгатай тэмцэх газраас саад учруулж шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаныханд хөндлөнгийн нөлөө үзүүлж байгаа тухай түүний өмгөөлөгч нь бидэнд мэдээллээ. Сэжигтэн ганц хүд одоогоор 4 өмгөөлөгч өмгөөлийн үйлчилгээ үзүүлж байгааг нэг нь баасанд орж тэрээр өөрийн үйлчлүүлэгчээ саатуулагдсанаас нь хойш урдчлан хорих төв рүү хэд хэдэн удаа орж уулзаж байсан боловч өнөө өглөө түүнийг оруулаг байна. Журмаараа бол сэжигтний өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээгээ үзүүлээд саатуулах байр руу орж уулзах эрхтэй байдаг юм байна. Харин авилгатай тэмцэх газраас урдчлан хорих төвийнхэнд 2 өмгөөлөгчийн нэр өгч энэ хоёроос өөр хүний ганц хүнтэй уулзуулж болохгүй гэсэн утгатай албан тоот ирүүлсэн байна. Энэ нь хүний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж түүний өмгөөлөгч хэлж байна. Би өмгөөлөгч хүн. Өөрийн үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна. Миний үйлчлүүлэгч хэдийгээр энд хоригдож байгаа ч гэсэн өмгөөлөгчтэйгээ уулзах эрх нь байгаа. Энэ эрхэнд нь хүрт авилгалаа тэмцэх газар халддаг, бүдүүлгээр зөрчдөг ийм үйлдэл болоод байна. Өглөө би энэ тоо бүтээгчтэй маш удаа маргалцсан ярианы бичлэгүүд би бол хийж авсан байгаа. Энэ хүн бол уулзуулахгүй. Бид нар бол авилгалаас бол айж гин. Авилгалынхан бид нар битээ уулзуулаарай гэсэн. Би асуудалд ормооргүй байна. Та очиж зөвшөөрлөө аваад ир гэж. Би өөрөө өмгөөлөгч хүн хуулийнхаа дагуу эрхээ эдлээд уулзах, энэ хүн маань ч гэсэн эрхээ эдлээд уулзах гэхэд авилгалаа тэмцэх газарт одоо хуулинд заагаагүй асуудлаар зөвшөөрөл авах ийм асуудал гарч байна. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоот нь эрх зүйн үндэслэлтэй эсэх албан тоотын дагуу урдчлан хорих төвийнхэн сэжигтний эмгүүлүүлэх эрхийг нь хязгаарлах үүрэгтэй эсэх талаар бид албаны үнээс хариулт авсан юм а. Ямар ч тийм эрх зүйн орчин бол байхгүй. Тэр үйл ажиллагаанд хоригдж байгаа этгээдүүдийг тэрийн дэрмтэй уулзуул энэ уулзуулж болохгүй гэсэн юм байхгүй. Яг хоригдсон этгээдүүдтэй бол уулзуулах асуудлыг бол тухайн дээр холбогдох шалгаж байгаа эрхээ байгууллагаас бол зөвшөөрөл авах эрх нь бий. Өмгөөлөгчтэй бол үйл ажиллагаа нь бол нээлттэй байна. Ямар ч хоригдсон сэжигтийн ялагдах шүүгдэгч дуртай үедээ хууль зүйн тулцаа авах өмгөөлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр ус тийм гомдол гарсан бол одоо над дээр аль бис орж ирсэн байхгүй. Хэрвээ тийм алдаа гаргасан бол бид ус дотоод шалгалтаа явуулаад зөвхөн юмд дагуу асуудлыг шийдвэрлэнэ. Тэгвэл бүх юм хууль журмын дагуу л явагдах. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх газраас ийм тайлбар өгч байна. Харин ганц бүхэн хэрэг дээр ажиллаж байгаа авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч өөр утгатай тайлбар хэлснийг түүний өмгөөлөгч баримтжуулж авсан байна. Тантай адилхан одоо өчнөө өмгөөлөгч нар би тэрний өмгөөлөгч нөө гэдэг таны үйлчлүүлэгч нар дээр ороод байвал энэ ямар шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар би гэрээгээ үзүүлээд орж шүү дээ. За. Би энд гэрээгээ үзүүлсэн байна. Өнөөдөр байцаа шийдэх ажиллагаа яаж явагдах вэ? Би Гудамжнаас нэг өмгөөлөгч гэмтхэн гаргаж ирээд энэ чиний өмгөөлөгч үгээд Гудамжнаас өмгөөлөгч ш та юу яриад байгаа юм бэ? Гэрээтэй өмгөөлөгч нь орох ёстой байгаа юм дээр. Харин би надад чи мэдгүй байна гэдэг шүү дээ баасан дорж өмгөөлөгч. Энэ хүмүүст нь үзүүлээ орж ирж хэрэгтэй байгаа шүү дээ. Та мэдэх ёстой мó энийг. Би энэ хүмүүст нь үзүүлээ. Би мэдэх ёстой тэгвэл. Та тийм үү хаа байна? Энэ готоож байгаа.
Бидний Төв аймгийн урьдчилан хорих төвд очиход тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга ирж өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулсан. Тэрээр эмнэлэг твтэж байсан учраас түүнийг эзгүүд ийм үйл ойлголцол болсон байна гэж тайлбарлаж байсан. Гэхдээ хамгийн гол нь авилгатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдож хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж ганц бүхэн өмгөөлөгч хэлж байсан юм а. Нэг сүржиг найлдаг яагаачгүй багт хэвлэл телевиз хараад жагаар яриад зүгээр одоо 16 7 тэрүүм төгрөг зөгчж гингээл одоо ерөөсөө ард түмний сэтгэл санааг үүмүүлэл энэ одоо ерөөсөө дээд дарга нар ч одоо яатсан улс ямар их идэдгийн уудгийн гэдэг санаа сэтгэл дөрүүлж хүмүүсийг үүмүүлээ те. Тэгэл 1-2 жил болоод нэг мэдгэтэл яасан байхгүйсэн тайсан чулуу шиг зүгээр нөгөө улс явж лээдэг. Ийм тогтолцоо байгаад бол Монгол улс хязгаарч авилгаас салахгүй. Урд нь авилгатай тэмцэх газар гэж байхгүй хат чинь ямар нэгэн мэдээлэл ард иргэдэд бас тий хүрдгүү. Тэгэхээр чи одоо бол бас харьцангуй ийм биднэрээ шалгаж яа үзэж яа гэдэг ингэж байгаа юм чи бас нэг арай л хэрэгтэй авилгын эсрэг бас тэмцэж байгаа тодорхой бас нэг ажил явагдаж байгаа хол гэж бодож байна. Төр засаг удирдлага жинхэнэ гартаа авч яг үүнийч тэрний төлөө шударга ажиллах тийм хүнээр л авилгатай тэмцэх газар бүрдүүлэх хэрэгтэй. Авилгатай тэмцэх газар гэдэг бол ер нь бол нэг ямар нэгэн нам ч юм уу тий ямар нэгэн эрх мэдэлтний л одоо мэдлэлт байдаг байгууллага шиг л хувийн бодлоор бол тийм л байгууллага шиг санагдаж байгаа шүү дээ. Тий нэг эрх мэдэлтэн гарвал дараагийн өмнөх нөгөө бас нэг эрх мэдэл тодорхой албан тушаал эрхэлж исэн хүнийг одоо барьдаг ч юм уу тий тэр хүмүүсийг шалгуулах ч юм уу ямар нэгэн томоохон эрх мэдэл бүхэн хүмүүсийн л одоо гарыг дамждаг л тийм байгууллага юм шиг л шууд одоо яг миний байр сууриас үзэхэд бол нэг тиймэрхүү л юм шиг санагдаж шүү дээ. Би даасан үйл ажиллагааг л явуулах хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Хинээс ч одоо хамаарахгүйгээр өөрийнхөө одоо тэр үндсэн үүрэг зорилго чиглэлээ бол сайн биелүүлж байх л гэж. Нийт ард түмнийхээ одоо эрх ашигыг л хамгаалсан тийм л байгуулга байх хэрэгтэй л гэж бодож байна. Зарим тал дээр чинь бас хуулиуд байгаа тал чи байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Засгийн газар одоо дээгүүр улсуудтайгаа энэ бас нэг тийм тал байгаа юм уу гэж би өөрөө хувьяасаа л гэж боддог юм шүү дээ. Одоо нийгэмд бол янз бүрийн шударгасан байгаа учраас би бас авилгатай тэмцэх газрын тэр үйл ажиллагаа зөв гэж боддог. Тэгэхдээ хамгийн гол нь одоо тэр босохгүй байгаа үнэхээр тэр хэр гахуултай холбоотой янз бүрийн маа бол зөв шийдээсэй л гэж хуйлаад байна. Манай улс аливаа бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний гаднаас импортлох болж Монголдо үйлдвэрлэдэг болохыг зорж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн дотроос 100% гаднаас импортлдог ургамлын тос буюу бидний нэрлэж заншсан наран цэцгийн тосыг Монголд үйлдвэрлэдэг болох гэж байна. Үндэсний үйлдвэрлэлтэй холбоотой сурвалжилгаан бид Сэлэнг аймгийн Баянгол сумаас бэлтгэлээ. Сэлэнг аймгийн Баянгол сум буюу баруун хараад босч байгаа энэ үйлдвэр бол ургамлын тос гаргаж авах үйлдвэр юм а. Хуучин Багсармалд хичээлийн үйлдвэр байсан ч сүүлийн 20 гаруй жил ажиллаагүй балгас болсон объектыг Дельта холдинг компани сэргээн засварлаж Герман улсын техник технологи бүхий бүрэн автомат үйлдвэр болгожээ. Энэ үйлдвэр хоногт 300 тонн ургамлын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэр болно гэдгийг хэлж байна. Одоо бид хүн болгон айл өрх болгон ургамлын тос хэрэглэдэг болсон. Тэр тосыг бид өнөөдөр болтол одоо ингээд импортоор оруулж ирж байдаг. Энэ үнд одоо бид нэр бас тодорхой хэмжээний валютыг ихээр гадагш нарж яадаг. Энэ шаардлагын улмаас нэгдүгээрт хоёрдугаар манай тариаланчид маань одоо энэ тослог ургамлын үрийг тариалаад олон жил тариалаад туршлагачлаа. Тэгээ энэ бодит байдал дээр түшгэлж бид нэр ард түмнээ ямар ч гэсэн өөрсдийн гараар хийж бүтээсэн ургамлын тосоор хангах юм зорилттой ажиллаж байгаа болохоор энэ бол ялч үндэсний үйлдвэр мөн л доо. Бид хүн энэ үйлдвэрийг өөрсдөө чадлаар босгож байгаа. Тэгэхээр тэр нь бас биднэрт монголчууд биднэрт одоо манай ялангуяа компанийнханд бол бахархалтай гадны хөрөнгө оруулалт цэвэр үндэсний энэ том үйлдвэр босгож байгаа гэдгээр бас бид бүхэн бас бахархаж явдаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тослог ургамал болох рапсыг нутагшуулах судалгаа хийж энэ жилээс эхлэн 11 мянган га газар тариалжээ.
9 сараас эхлэн ургацаа хураана ургамлын тосны майнтын үйлдвэр жилдээ 90 мянган тонн тос гарган авах хүчин чадалтай. За дотоодын хэрэгцээг 100% хангах боломж бий гэдгийг хэлж байна. Одоо гадаадаас импорт оруулж байгаа ургамлын тосод бол нэлээд одоо бидний эхний зорилго бол ямар ч байсан 50% нь хүртэл бууруулна. Мөн одоо төдий хэмжээний одоо гадаад руу гарч байгаа манай мөнгөн урсгал маань бас 50% хэмжээний дайны одоо зогсно гэсэн анхны одоо бидний тийм тооцоол байгаа. Цаашдаа 100% одоо импортыг зогсоох гэсэн тийм сайхан ер нь ер нь бол тэгээд цаашдаа ерөөсөө одоо зөвхөн үндэснийхаа ургамлын тосыг хэрэглэдэг болгон 100% болгоно гэдэг бидний ирээдүйн зорилттой. Сэлэнг аймагт үйлдвэрлэсэн тосыг Дархан хотод цэвэршүүлж савлах үйлдвэрт хүргэн ингээд Монгол үйлдвэрлэсэн Монгол тос хэрэглэгчдэд хүрнэ гэлээ. 8 сарын 7-ны өдөр Сэлэнг аймгийн Хушаат суманд Дельта компани нийт тариаланчдад зориулсан өдрөлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр Герман технологи, Герман шинараар тослог ургамал хэрхэн тариалах, эдийн засгийн ямар боломж байгааг танилцуулах юм а. Ургамлын тосны үйлдвэрлэлээр Герман, Канада улс дэлхийд тэргүүлдэг. Герман улсын тухайд жилд 6 сая тонн ургамлын тос үйлдвэрлэж дэлхийн бусад орнуудад экспортлдог. Хамгийн гол нь тосны чинараар гайхагддаг юм. Монгол улсад Герман технологиор ургамлын тос үйлдвэрлэж манай компани хамтран ажиллах болж байгаадаа баяртай байна. Монгол улсад нутагшуулж тариалж байгаа Герман сортын гибрид үр нь бараг 100 жилийн өмнөөс судлагдаж эхэлсэн. Ургамлын тосны ийм үр нь 100% соёлох чадвартай, хүйтэн болоод ган гачиг төсвөртэй, хорт ургамлын нөлөөнд автдаггүйгээд олон давуу талтай. Ургамлын тосны Герман үр Монголд маш сайн нутагшиж байгааг хэлмээр байна. Герман улсын ургамлын тосны 50%-ийг дангаараа хангадаг Рапул компани зөвлөмжөд тулгуурласан ургамлын тос гарган авах энэ үйлдвэр Дельта холдинг компани 100% хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. Орон нутагт байгаа хүний нөөцийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болоод сум хөгжүүлэх зээлтэй уялдуулж өгснөөр өөрийн гэсэн бүс нутгийн онцлог тохирсон олон ажлын байр шинээр гаргасан таатай мэдээг Өвөрхөн аймгаас ирүүллээ. Шинжилгээний засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Өвөрхөн аймагт 40-оос дээш насныхан ажилтай болсон байна. 2014 он гарсаар Өвөрхөн аймагт эхний хагасчлалын байдлаар 1260 гаруй хүн шинээр ажлын байртай болсон байна. Мөн 40-оос дээш насны 950 гаруй хүн ажилтай болжээ. Энэ бол аймгийн хөтөлбөрийн хилцээний сангаас орон нутагт зориулан хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн үр дүн юм байна. Монгол Улсын шинжилгээний газрын ажилтны орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөтөлбөрөлтийг дэмжих хөтөлбөрийг бол одоо аймгийн хэмжээнд 2014 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлэв байна. Бид энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ 725 оюутан залуучуудыг ажилуулахаар төлөвлөж байгаа. Энэ хөтөлбөрөөр бид нар бол сумын залуус ажлын гараа ихтэй байгуулалт гэсэн төслүүдийг бол 10 хэр сумын засаг даргын хамгийн газар болон бусад 18 сумын засаг даргын хамгийн газартай хамтран хэрэгжүүлж эхлэв байна. Ажилтны орлоготой Монгол залуу хөтөлбөрт энэ оюутан залуусыг дэмжих жилийн хүрээнд одоо энэ жижиг гудам болох нөгөө нэг айлуудын тийм юуд орж ажиллаж байгаа. Өвөрхөн аймгийн аж ахуйн нэгжүүдийн дунд 2100 гаруй ажлын байрны захиалга ирснээс 1400 гаруй иргэн ажилтай болсон байна. Мөн хар хорин, 30 ус, нарийн тэл, богд, өлзийт сумдад орчин үеийн жишг үйлжөө барих, хадлан бэлтгэх гээд ажилд ажлын байр байгаа гэлээ. Намрын бэлтгэл ажилд одоогоор сум орон нутагтаа амархаар ирсэн оюутан залуусыг дайчлан ажлын байртай болгоод байгаа юм байна. Хөтөлбөрийн яам Монголын залуучуудын холбоо залуучуудын төв бирж хамтран хэрэгжүүлж буй ажилтны орлоготой Монгол залуус төсөл нь оюутан бид нүхээр ээлтэй төсөл болж байна. Их орны хөгжил бол яалтчгүй оюутан залуучууд биднээс ихтэй байдаг. Жишээ нь Өвөрхөн аймгийн 10 ихэр суманд намнус сүрэнгийн гудамж байгуулах ажилд явган үнэ зам тавих 10 ихэр сумын 11 багийн 6800 хошиг нэг өнгөөр будаж хээ тавих ажлуудад нийт 370 гаруй залуучуудыг төр ажлын байраар хангасан байна. Мөн аймгийн хэмжээнд сумдуудад нийт 11 багийн айл өрхийн хашааг будаж тохижуулах, хаалган дээр нь хээ тавих, гудамж байгуулах зэрэг ажилд залуучуудыг төр ажлын байраар хангаж байгаа юм байна. Газар нутгийн алс холыг үл харгалзан шүдний эмчилгээ өвчлөгээ шаардлагатай байгаа хүмүүст очиж үйлчилдэг олон улсын эмч нарын баг манайд 8 дахь жилдээ ажиллаж байна. Хэл хязгааргүй шүдний эмч нарын багийнхан энэ жил манай улсын 7200 гаруй хүнд амны хөндийн эмчилгээг үн төлбөргүйгээр үзүүлжээ.
Төв газар точиж эмчилгээ хийлгэх боломжгүй олон мянган иргэнд хүрч үлчиж байгаа тэдний энэ хөтөлбөрийг үнэлэн өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Доржийн зарилгаар найрамдал одон гардуулсан байна. Зарилэг буулгасан энэ жил 56 эмч мэрэгжилтний бүрэлдэхүүнтэй манай улсад ирж ажилласан хил хязгааргүй шүдний эмч нарын баг Баян-Хонгор аймгийн бүх сумдын иргэдэд хүрчүүлжилсэн. Мөн Говь Алтай аймгийн 4 сумдаар явж нийт 7200 гаруй иргэдэд 21000 гаруй эмчилгээ үйлчилгээг үзүүлээд иржээ. Манай улсын иргэдийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэдний хөдөлмөрийг өнөөдөр найрамдал одонгоор үнэллээ. Бид 2007 оноос хойш явуулж байгаа энэ ажлынхаа үр дүнд сэтгэл өндөр байна. Гэвч бидний энэ ажил зөвхөн танаа улсын эрүүл мэндийн яам, Монголын шүдний холбоо болон манай байгууллага гэсэн хэлхэн газрын хүрээнд л явагдаж байгаа. Үүний хүрээг тэлэхэд төр засгаас баримтлах бодлого хэрэгтэй байна. Бид эмчилгээгээ хийгээд л байдаг. Гэтэл хүүхдийн шүдний өвчлөл өндөр хэвээр л байна шүү дээ. Өвдсөн шүдийг эмчлэхээс илүү өвчлүүлэхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй байна. Хил хязгааргүй шүдний эмч нарын баг дараа жил ахин ирж ажиллахын тулд манай улстай хилцэж тохиролцох шаардлагатай хэд хэдэн ажил байгааг хэлж байна. Тухайлбал манай энд ирж байгаа эмч нар бол дандаа Германаас материал авчирдаг. Монголоос бол материал ерөөсөө авдаггүй. Герман материалаар бүх эмчилгээг явуулдаг. Тэгэхээр нөгөө эмчилгээний материал оруулж ирэх одоо хил гаалын асуудал гэх тийм амрагшилтэй. За энэ асуудлаа шийдээ явуучих юм бол маргааш дараа жил манайх одоо дахиад нэг аймаг бүтнээр нь 2 аймагт одоо ингээд эмчилгээ үзүүлчих 104 эмч ирээд ажиллах юм боломжтой болж байна. Хил хязгааргүй шүдний эмч нарын хамт олон 2007 оноос хойш манай улсын нийт 17 аймгийн 250 гаруй сумдад очиж ажиллажээ. Тэд энэ хугацаанд 120 гаруй мянган хүний амны хүндийг эрүүлжүүлж, үүний үр дүнд манай улсын шүдний өвчлөл 15.2% болтлоо буурсан байна. Хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжихэд дэлхийн 7 хоногийг энэ өдрүүдэд дэлхийн 170 гаруй улс орон тэмдэглэж байна. Манай улсад хүүхдийг эхийн сүгээр хооллох нь буурж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байгааг гадны эмч мэрэгчлэтнүүд сануулж байна. 2010 онд нийт нэлхсэн 60 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болжээ. Ингэж буурах болсон нь олон шалтгаантай байж болно гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Тухайлбал гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын төвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа шууд ажилдаа иргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна гэж тэд үзэж байна. Монгол улсад хүүхдийг эхийн сүгээр дагнан хооллох үзүүлэлт жил ирэх тусам буусч байгаа нь сэтгэл зовоож байна. Тиймээс энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гэр бүл, аав ээжүүд, бодлого тодорхойлогчид, хэвлэл мэдээллийнхэн, орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан, нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөргээд бүгд хамтдаа хүчээ нэгтгэж чадвал энэ буусч байгаа хандлагыг бид зогсоож чадна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан налаах дүүргийг хүүхдэд ээлтэй орон нутаг болгохоор сонгон авч эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүний дагуу их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн ажилтан эцэг эхчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулж байгаа юм байна. Одоо 2 том маань айгүй их өвчнөд өртөмтгий. Тэгээд айгүй амархан ханаад томоо хүрчдэг байсан. 3 дахь маань болохоор бүхнийхөө сүгээр хоолно. Хөхөө идүүлж байгаа, хөхний сүү идүүлж байгаа болохоор маш дархлаасай. Нөгөө 2 томноос илүү дархлаатай. Манай 2 том бол айгүй хурдан өвчин тусчдаг байсан болохоор энэ хүүхэд маань одоо ерөөсө ханаад ч хүрэхгүй маш сайн. Ер нь хөхнийхөө сүүгээр хооллох нь хүүхдэд ер нь айгүй сайн ач тустай. Нүүби хүүхдийн самтай хамтраад манайх одоо энэ нялхас бага насны хүүхдийн хоолтын чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэж авсан. Тэгээ бэлтгэж ирсэн 2 багш маань дүүргийнхээ 60 эмч цэвэрлэгчээр сургалт хийгээд тэгээ бид нар бол гол анхаарлаа энэ нялхас бага насны хүүхд тэр дундаа хөхөр хоолтон зөвлөгөө өгөх тал дээр бол илүү их анхаарч ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд нүүби хүүхдийн сан манай дүүрэгт хоолны олон кабинетууд тогтчулж өгсөн. Энэ дээр бол одоо эцэг эхчүүдээ асар хамгаалагчдыг цуглуулад хоолтын дадлагтай ямар нэгэн сургалт хийх бол бид их боломжтой болсон. Хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн хүрээнд эхийн сүүний ач холбогдлыг таниулах ажлыг цаашдаа жил болгон зохион байгуулна. Ганц 7 хоног ганц сараар ч хязгаарлагдахгүй цаашид тасралтгүй үргэлжлүүлж Монголын хүүхэд бүр төрснөөс хойш 6 сарын турш эхийн сүгээр дагнан хооллож 2 нас хүртлээр эхийн сүгээр үргэлжлүүлэн болон зохистой нэмэлт хичээлээр хоолдог болохын төлөө ажиллана гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Одоо үзэгчдийн анхаарлыг дэлхийн мэдээнд хандуулъя. Газын зурваста 1 сар орчим үргэлжилж байгаа зэвсэгтэй тэмцлийг зогсоох зорилготой Египтийн гал зогсоох саналыг Израиль улс болон Палестины Хамас бүлэглэл өчигдөр хүлээж авчээ. Энэ нь Израиль Хамасын хоорондоо цус урсгасан тэмцэл дуусгар болохын дохио гэж ажиглагчид харж байна. Хоёр талаа хүлээн зөвшөөрсөн 72 цагийн гал зогсоох гэрээ өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 8 цагт эхэлсэн байна. Газын зурвас өчигдөр 12 цаг гал зогсоох санал хагас дутуу хэрэгжсэн ч хоёр тал дахин 72 цаг гал зогсоох тухай Египтийн саналыг хүлээж авсан байна. Мөн Египт улс урт хугацаанд гал зогсоох талаар зөрчилдөгч талуудын дунд шууд бус хэлэлцээг ойрын 3 хоногт зохион байгуулахаар болжээ. Бид асуудлыг ойроос ажиглах болно. Израилийн хувьд ямар ч үр дүнд бэлтгэлтэй байгаа. Гэхдээ Израиль улс гал зогсоох саналыг хүндэтгэн. Харин Хамас гал зогсоох саналыг хүндэтгэх эсхийг бид ажиглах болно. Израилийн арим Газын хилээсээ цэргээ эргүүлэн татаж байгаа учраас Хамас бүлэг 72 цагийн гал зогсоох саналыг хүлээж авсан гэдгийг Египтийн талд илэрхийлсэн. Египтийн зуучлалын хүрээнд Палестины төлөөлөгчид бичгээр тавьсан шаардлагынхаа агуулгын талаар Египтийн төлөөлөгчдтэй шинэ хэлэлцээ эхлүүлэх гэж байна. Сүүлийн өдрүүдэд Палестины улс төрийн хэд хэдэн нам бүлгийн албан тушаалтан тэр дундаа Хамас бүлэглэлийн төлөөлөгчид Египттэй яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр Израиль Хамасын пуужингийн довтлохоонд хариу зохилт өгснөөр Газын зурваст тулалдааны гадаасж өнөөдөр 2000 орчим хүний амнаас хохироод байна. Энэ хугацаанд Израиль явган цэргийн анги нэгтгэлээр цэргийн ажиллагаагаа өргөжүүлсэн, Хамасын цэргийн зориулалтаар ажилладаг газар доогоорох сүлжээ хонглыг устгах зорилготой гэж Израиль цэргийн ажиллагаагаа хамгаалсан юм а. Үүнээс өмнө хоёр тал хэд хэдэн удаа гал зогсоохоор тохиролцсон ч аль нь мөрдөөгүй. Гал зогсоох саналууд амжилтанд хүрээгүй бурууг хоёр тал мөн л бие биедээ үгссэн байна. Украины зүүн бүсийн Донецк хотод засгийн газрын айран болон босгочдын хооронд зэвсэгтэй тэмцэлээ зогсох төлөвгүй байна. Иймээс хотын зарим оршин суугч Кремлөд дөрвиж хэлжээ. Зарим иргэд их бууны галын аюулаас гадна өсөглөнд нэрвэгдэхээс сэргийлж аюулгүй газрыг зорихоор шийдвэрлсэн гэсэн тайлбарыг өгч байна. Украины иргэдээс гадна айрмын албан хаагчид босгочдод бууж өгч, зарим нь Оросын холбооны улс руу хил даван орж ирж байгаа тухай албан болон албан бус мэдээллүүд ирсээр байна. Мөн Оросыг дэмжигч салан тусгаарлагчид тэмцлийн үйл ажиллагаанд дэмжлэг болгох үүднээс Донецк хотын оршин суугчид болон хуваарийн бизнес эрхлэгчдээс автомашин хоол хүнснийг нь булан авах болсноор иргэдийг дөрөвхөд нөлөөлсөн байна. Үүнээс гадна Донецк хотын зарим дүүрэгт гэрэл захилгаан цэвэр ус тасарсан, үүнийг дагаад хоол хүнсний хомсдол нүүрлэж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт болсон ширүүн тулалдааны улмаас Донецк хотод 203 албан байгууллагын байшин барилга, хувийн 2300 орчим орон сууц гэрэл захилгаангүй болсон тухай хотын албаныхан мэдээлж байна. Өнөөдөр Японы улсын засгийн газар Украины хямралтай холбогдуулан Оросын холбооны улсын эсрэг нэмэлт хориг баталлаа. Ерөнхий сайд Шинзо Абегийн засгийн газар өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс, Европын холбоо, Оросын холбооны улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсантай уялдуулан Москвагийн эсрэг хориг тавьж байна. Үүнд эд хөрөнгө зарцаах, бараа бүтээгдэхүүний импортод хязгаар тогтоох зэрэг харьцангуй зөөлөн хоригууд багтсан байна. Японы улсын нэмэлт хориг арга хэмжээнд Оросын холбооны улс Кремийг нэгтгэж авсан, Украины зүүн бүс нутагт доктортой байдал алдагдуулахад шууд оролцсон хувь хүн болоод байгууллагуудын Японд дэх эд хөрөнгийг зарцаах тухай тусгажээ. Мөн Японы улс Кремд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах юм байна. Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтанд Оросын нэр нөлөө бүхий 40 албан тушаалтан 2 компанийг нэмж оруулсан тухай Японы гадаад харилцааны яам албан ёсоор мэдэгдэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун уулын Карабахын зөрчилдөөнтэй бүсэд болсон үйл явдлаас санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Мөн хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагаанаас татгалзаж гал зогсоох гэрээг дагаж мөрдөхийг Азербайджан, Арменид уриалсан байна. Үүний зэрэгцээ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгээс уулын Карабахын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтыг бүрэн дэмжихэн нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн илэрхийлжээ. Хуучнаараа зөвлөл холбоот улсын үед автономит мужуулсан уулын Карабах 1990-ад оны ихэр тусгаар тогтносноос хойш хөрш орнуудын хооронд маргааны гол цэг болсон юм а. Саяхан Армен, Азербайджаны хилд болсон мөргөлдөөнийг сүүлийн хэдэн жил гараагүй ноцтой зэвсэгт мөргөлдөөн гэж олон улсын хэвлэлүүд тодорхойлож байсан.
Азербайджаны батлан хамгаалах яамны мэдээснээр саяхны мөргөлдөөнд Азербайджаны 12 эсрэг алагдж хэд хэдэн хүн шархагдсан байна. Харин Армени талаас ямар хохирол амссан нь тодорхойгүй байна. Гэхдээ өчигдөр Армени нэг цэрэг буудуулж амирагдсан болохыг хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Дээрх мөргөлдөөнд хоёр тал бие биенээ буруутгасан байдалтай байна. Гэхдээ эх 7 хоногт Ужиг маргааныг хилэлцэхээр Армен Азербайджаны төрийн тэргүүнээр Сочи хотод дээд хэмжээний уулзалт хийхээр товлсон байна. Япон улсын батлан хамгаалах яамны жил тутмын тайланд хятадын өсөн нэмэгдэж байгаа агарын болон далайн тэнгисийн үйл ажиллагаа далайн бүсэд төгшүүрх байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцолжээ. Мөн Япон улсын айрам улсынхаа дотоод болон гадаад орчинд үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсныг батлан хамгаалах салбарын шин тайланд тусгасан байна. Гэхдээ ерөнхий сайд Шинзо Абегийн цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгыг биелүүлэхэд Японы батлан хамгаалах салбарын төсөв хүрэлцэхгүй байж магадгүйг энэхүү тайланд мөн тусгаж өгсөн байна. Япон улс маргаантай нутаг дэвсгэрт агарын хамгаалах бүс тогтоосон. Хятадын байр суурьнд хамгийн их санаа зовниж байгаа. Мөн Умар Солонгосын холын тусгалтай баллистик пуучингийн хүчин чадлаа сүмийн цэнэг тушуу тээгчийн чадвар сайжирч Америкийн нэгдсэн улсын эсрэг стратегийн хамгаалалт бий болгоход хүрч байгаа юм а. Энэ нэргээд бүс нутагта хойд Солонгосын өдөн хатгсан цэргийн ажиллагааг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгааг Японы батлан хамгаалах яам мэдэгдэж байна. Өчигдөр Бангладешийн Патма голд 250 гаруй хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн усан онгоц живж одоогоор 2 хүний цогцсыг гарган авчээ. Өнөөдөр үдээс хойшин байдлаар 200 гаруй хүн сургаггүй байна. Тиймээс амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүйг Бангладешийн эрх баригчид анхааруулжээ. Усан онгоц осолдсон тухай мэдээлэл гарсан даруйд тус онгоцны зорчигчдын арга гэрийнхэн онгоц завиар ослын бүсэд цуглжээ. Бангладешт зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд зорчигчдын нэрсийн жагсаалтыг бараг гаргадаг учраас осолдсон MB Pyank усан онгоцсон дээр яг хэдэн хүн зорчиж явсан нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Орон нутгийн хэвлэлүүд нь тус онгоцсон дээр 250 гаруй хүн зорчиж явсан гэж мэдээлж байгаач энэ тоог албан ёсоор батлаагүй байна. Онгоц осолдсноос 5 цагийн дараа аврах ажиллагаанд томоохон гатлага онгоц илгээсэн байна. Голын урсгал хүчтэй байгаа учраас живсэн онгоцыг тогтооход хүндрэлтэй байгааг Бангладешийн далайн тээврийн сайд мэдэгдэжээ. Мөн тус яамнаас далайн тээврийн салбарт гарсан энэхүү томоохон ослын шалтгааныг тодруулахад 10 хоногийн хугацаа өгсөн байна. Эрх мэдэгчдээ цагийн хүрэлд мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Ханбаатар хөтлөн үзэгчид та бүхэнд хүргэлээ. Цагийн хүрэлттэй хамтаа байсан баярлалаа. Тавтай хамт цаагаарай. Баярлалаа.